Төсвийн байнгын хорооны зарим гишүүнээс 2017 оны төсвийн орлого, зарлага, алдагдал хэдэн төгрөг вэ гэсэн ганц асуулт асуув. Төсвийн байнгын хороонд харьяалагдаж байгаа гишүүний хувьд уг тоог наривчлан хэлэхгүй юм гэхэд дүгүүлж болов гэсэн байдаггүй. Сүгж харсан. Яг энэ төгрөг. Харсан. Би харсан. Өчигдөр орой харсан. Одоо 6.4 их 80, 1 их 80 янз бүрээр байна. За тэгэхээр бид нэр энийг бол цаашдаа бол явахыг өсөх боломжтой гэж бодож байна. Миний хувьд бол өсөх боломж бол байгаа. Гэхдээ татвар нэмэхгүйгээр татвар одоо өөрөөр хэлбэл шин татвар явуулахгүйгээр Батбомор гишүүний хувьд уг нь энэ талаар мэдчихнийг нь татварын газрыг толгойлж төсөв бүрдүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд харчихсан болов гэсэн байдгүй шүү. Өнөөдөр уншаагүйч маргааш уншина гэж найдахаас та харин дараагийн гишүүн ор хоосонгүй. Гэхдээ хэлсэн тоон зөрөө туучглаа. За төсвийн орлого бол нэг 6 их 80 төгрөг гэж явж байгаа шүү дээ ойлцоогоор. Зардал нь хэд вэ? Зардалч бас ер нь төсвийн зардлын зөрүү бол нэг 7.3% байна. Одоохондоо сайн уншиж амжаагүй байна миний төв. Энэ удаагийн улсын хурал 40 шинэ гишүүн бий. Тэд маш хариуцлагатай эх оны төсөвд ийм байдлаар хандах нэ. Дуршлагтай гишүүний ядаж төсвийн орлого нь хэд зарлага нь хэдвэ гэдгийг мэдчихсэн болов гэсэн бас л талаар болчихлоо. Нэг үрчлэн уншдээ шүү дээ. Орлого нь одоо яг хэд зарлага нь хэд вэ? Мэргэжлийн ч одоо онцлог баг. Үг болгоныг өгүүлбэр дотор байгаа тоо болгоныг бодож л ингэж л төсвүүдээр хандах ёстой юм. За одоо бол тийм зүгээр нэг тавьдсан тоо сонирн биш. Тооны цаана байгаа бодлого тэрнээс гарах одоо үр өгөөжийг л олж тооцож ярих ёстой. Тийм учраас төсвийг л нухастай судалж байна. Угтаа бол төсвийн орлого зарлага алдагдал 3-ыг хамгийн түрүүнд харах ёстой гэдгийг сангийн сайдаар хідэнтэй ажилласан эрхэм гишүүн улаан тодотгож байна. Гэхдээ тэр өөрөө уг тоог энэ удаад цээжээрээ мэдсэнгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд орлого нь 5.9 их 80 төгрөг, зарлага нь 8.5 их 80 төгрөг байна. Харин төсвийн алдагдал нь 2.5 их 80 төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9%-тай тэнцүү байна гэдгийг сангийн сайд Чойжил сүрэн мэдэгдэж засгийн газраас боловсруулжээ. Энэ тоог хараад тогтоожчихсан гишүүнтэй өнөөдөр лав таарлцсангүй.